За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн хугацаанд Баянгол дүүрт хийсэн хөрөнгө оруулалтын ажлуудаасаа та бүхэнд танилцуулъя. Баянгол дүүрт хийгдсэн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 4 жилийн өмнөхөөс 6.5 дахин нэмэгдэж 2024 онд гэхэд л 27.9 тэрбум төгрөг тусгаж байна. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчийн сургуульгүй 11 ороонд 10,000 орчим хүүхдийн судалт 13 сургуулийн төслийг хэрэгжүүлж ажиллана. Тухайлбал Баянгол дүүргийн 11-р хороо 28 дахь сургуулийн хуучин барилгыг буулгаж 960 хүүхдийн судалт шинэ сургууль барьж байна. Уг сургууль 69 жилийн хугацаанд нэгч засвар хийдэг өгөөгүй мэргэжлийн хяналтын 2 удаагийн дүнэлтээр хүүхд хичээлэх боломжгүй барилга байсан. Мөн 8 дугаар ороонд байрлах 93 дугаар сургуулийн барилгыг буулган шинээр 640 хүүхдийн судалтаагаар барьж байна. За энэ оны намаркад ашиглалтанд орно. 10 дугаар орон сургууль цэцлийн зохицол шинээр барьж байна. 23 дугаар онд 280 хүүхдийн судалт сургууль цэцлийн зохицол барилга барьж байна. Тус хороонд 2014 онд газар чөлөөлж 2-3 удаа тууз хайжилсан боловч санхүүжилтийн шийдтэгөөс болоод гатсан байсан. 11-р ороонд сэтгэм сургуулийн өргөтгөлийн барилгын санхүүжилтийг шийдвэрлэн бүрэн ашиглалтанд орууллаа. 6-р ороонд байрлах Эрдэнэ өргөө сургуулийн өргөтгөлийн барилгыг бүрэн дуусгаж ашиглалтанд орууллаа. 20-р ороонд байрлах 19-р сургуулийн шинэ барилгын нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэлээ. 24-р ороонд Алтаа хотхон 140 сургуулийн салбар бага сургуулийг шинээр нээн ажиллуулж байна. Мөн тус хотхон 1200 хүүхдийн судалтаа улсын сургууль барих газрын асуудлыг шийдвэрлэж бүтээн байгуулалтын ажил нь эхлэж байна. 25-28 дугаар ороодод 960 хүүхдийн судалтаа улсын сургууль барих газрын асуудлыг шийдвэрлэж бүтээн байгуулалтын ажил нь эхлэж байна. 16 дугаар ороонд 320 хүүхдийн судалтаа улсын сургууль барих газрын асуудлыг шийдвэрлэж бүтээн байгуулалтын ажил нь эхэлж байна. 19-р хороонд 47 дугаар сургуулийн өргөдлийн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэн бүрэн ашиглалтанд орууллаа. 29-р ороонд байрлах хувийн сургуулийг улсад авахар ажиллаж байна. За өнгөрсөн хугацаанд мөн 13 цэцэрлэгийн асуудлыг шийдсэн байдаг. Өнөөдөр Улаанбаатар хотод цуглааны цэцэрлэгийн ор гэж нэр томьёо байхгүй болсон байгаа. 1-р ороонд Богдаар хорол шинэ цэцэрлэг. 9-р ороонд Өргөө цэцэрлэгийн барилгыг улсад авах. 10-р ороонд цэцэрлэгийн шинэ барилга. 18-р ороонд 13 дахь цэцэрлэгийн шинэ барилга. 20-р ороонд 34 дахь цэцэрлэгийн шинэ барилга. 24-р ороонд 309-р цэцэрлэгийг улсад авсан. Мөн 7, 16, 19, 21, 22, 23, 29-р хороодод шинээр цэцэрлэгийн төслийг хэрэгжүүлснээр Баянгол дүүргийн хэмжээнд цэцэрлэггүй байсан бүх хороодын асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. 2021 онд Баянгол дүүргийн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт 120 сая төгрөг байсан бол 3 жилийн хугацаанд 39.8 тэрбум төгрөг болж өссөн байна. Улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эхний улсын эрүүл мэндийн төвийг 38 жилийн дараа иж бүрэн засварлаж өргөтөн шинжилж байна. Үүнд 2772 м2 бүхий нөхөн үржихэн зөвлөх поликлиник шинээр барьж ашиглалтанд орууллаа. Ингэснээр амбулаторийн хүчин чадал 1 дахин нэмэгдэж байгаа. 9000 м2 бүхий хүүхдийн зөвлөх поликлиникийг шинээр барьж байна. Эхний улсын эрүүл мэндийн төвийн хүүхдийн яаралтай тусламж үзүүлэх мэс заслын 5 дасыг иж бүрэн засварлаж шинжиллээ. За дулаан дамжуулах төв болон хонгил гол дамжуулах шугамыг бүрэн засварлаж шинжилэн ажиллаж байна. Их барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн барилгыг бүрэн засварлаж төрөх засгийн хамтаар дэлхийн жишгт нийцүүллээ. Мөн эмч ажиллагчдын ажлын нөхцөл боломжийг сайжруулахаар 150 хүүхдийн орто цэцэрлэг шинээр барьж байна.
Үүнээс гадна Баянгол дүүргийн 34 орооны өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай томог төхөөрөмж олон ажиллаа. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг автомашинжуулах, компьютер том төхөөрөмжөөр хангах ажлыг хийж байна. За мөн өнгөрсөн хугацаанд буюу 2022 онд бид нар Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандан хийдийн орчин тойрныг дахин төлөлтийн асуудлыг шийдэх зорилгоор соёл аялал жуулчлалын бүс болгохоор засгийн газар тэмдэглэгийг нь гаргаж засгийн газрын тогтоол гаргуулж мөн улсын их хурл дээр ажлын хэсэг байгуулснаар дахин төлөлтийн ажил бол бодит ажил болоо явж байгаа. Олон жил яригдсан ч ажил болоогүй Гандан тэгшлийн хийдийн баруун урд хэсэг орхны 2-оос 7 дугаар гудамж, 17, 19 дугаар гудамжуудыг төвийн шугам сүлжээнд холбох ажлыг хийлээ. 2024 он нэвтрэх сууг дулаан хангамжийн шугам нөхцөлтийн ажил, Гандангийн дэнжийг тойрсон ариутгах татваргын магистрал шугам нөхцөлтийн ажлыг гүйцэтгэж 2025 оногт бүрэн дуусгахаар ажиллаж байна. Баянгол дүүргийн 16, 17, 18, 19, 20, 24 дугаар ороодод нийт 8.2 км автозамын төслийн ажлыг хийж гүйцэтгэхээс гадна дүүргийн хэмжээнд 33 байршил автозам шинжилгээний зураг төсвүүдийг хийж дуусгалаа. 25, 19, 4, 6, 7, 14, 17 дугаар ороодод хүүхдийн тоглоомын талбай болон гадна талбайн тогтчлын ажлуудыг хийж гэр ороолын хөдгүүдийг автоматжуулах эрхлэлийг тавилаа. Энэ Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийн асуудлыг 100% шийдсэн болвол одоо бол илүү чанарлуу ганцхан ажлууд хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Улсын 3 дугаар төв эмнэлэг зүрх судасны үндэсний төв барих. 34 орооны өрхийн эрүүл мэндийн төвүүдийг автомашинаар хангах. Гэр ороолыг бүхэлдэн гэрэлтүүлж камержуулах. Зарим автобусны буудалд улаан зогсоол гэрэлтүүлэх гарц хийх. 21, 9, 10, 22, 11, 23, 5, 6, 7 дугаар 9 дугаар хороодод автозамын шинжилгээний зураг төсөв, засвар шинжилгээ, гүүрэн байгууламж гэх мэтлэн ажлууд бол энэ 2024 он төлөвлөлтөд явж байна. 42 төсөл арга хэмжээ хэрэгжиж явж байгаа. Цаашдаа бид нар илүү чанартай усрал, илүү чанартай эрүүл мэндийн үйлчилгээ, илүү тохилог амьдрах орчин бүрдүүлнэ гэж бодож байна.